Да. Юу гэж юм? Аргинин. Аргинин уу? Бов дэмжигч. За өнөөдөр бэлтгэл хаа нэлээ? Энэ Феникс дөрч. Феникс юу их вэ? Одоо чинь хоёлаа чи юу хийж ялаа? Мөр нуруу хийж гэлүү те? Тий, чи мөр нуруу гайна тийм. Тэгээд өнөөдөр биднес мөр нурууны тасал уган баатрын аргаар игнэ. Феникс фитнес дээр. Өнөөдөр амралтын өдөр, өнөөдөр бүтсэн өдөр те? Тий. За бэлтгэлийн өмнө pre-workout угаал, high-tech nutrition энэ бол зүгээр. Nutrition, энэ cocaine тий. Энийг угаад дараа нь энийг сороод тэгээ бэлтгэлтэй болно шүү дээ. За бэлтгэл чи яаж хийх вэ? Нэг жоохон тайлбар өгч талуулж. Харин өнөөдрийн бэлтгэлийн одоо яа гэм бэлээ. Би ч нэг сан яг нэг тийм бүр нарийн бодоогүй л анлаа. Гэтэ илүү яаж бодож л да илүү булчин руугаа одоо чиглэж хийгээл тий. Чигийн мас. Одоо аюу isolated гэдэг шүү дээ. Тий. Тий одоо нөгөө илүү яг хэсэгжүүлсэн яг тийм таслуудыг хийгээд тэгээд дараа нь жоохон үндсэн таслууд руу ордог юм уу гэж тэгж бодож шүү дээ. Одоо бас чи мас авч байгаа юм шүү дээ тий. Тэр яг масыг бэлтгэл хийж байгаа ойлгож байна. Тэр үед яг тийж өнөөдөр ер нь ерөнхий програм тийж шүү дээ. За. Окей. За. Тэгээ эхнийхэн юунаас эхлэх вэ? Түнэгээс эхэлнэ шүү дээ. Окей. Түнэгээс эхэлтээ. Өөрийнхөө бинжингээр ороод. Бинжингээр орохдоо тэгээд 10-аас дээш өргөд өөр сайн байна. Тэгээд ягаад бинжингээр түнэгээр эхэлж байгаа гэхээр хүн ер нь өөрийнхөө бинжиг удирдах хэрэгтэй тий. Өөрийн чинь жин өөрөө ч удирдах болохгүй шүү дээ. Өөрөөрөө удирдах хэрэгтэй болохоор тэгээд эхлээд түнэгээр хамтлаа орох хэрэгтэй. Болж игэл одоо дээгүүр нь бариад, дотор нь бариад, тэгээд гадна талаас нь бариад тий. Тэр гурыг яллийн дөрөв уралтаар 10-15-аар ижил тэгээд энэ юуны нөлөө аль болчоо их нөлөөлөх үү? Энэ яг нөгөө далбааны тий өргөн болчоо. Ер нь норны өргөн хэсгэр үйлдэл сайн ирээ. За. Таны харуулж. Ингээд бас чинь яриад хүй гэдэг да. За. За анхаарах юм бол доошоо буугаад тий. Барихтаа түүжиж бариад авахгүй. Илүү дөрөв өөрөө гараа тий. Бариад өшөө нэг анхаарах юм юу гэхээр юу амьсгалаа бас анхаарах хэрэгтэй. Тэгээд бас барилтынхаа тий өргөн орхныг бас анхаарч болно. Тэгээд юу нэг хийхдээ эхлээд дээгүүр нь барих илүү илүү амараа. Ягаад гэвэл хүчтэй өргөдөө эхлээд хүнд нэгээ тэгээд дараа нь гадна тал барьлаа. Тэгээд дотоод тал барих юм бол дотоод талын дараа нь илүү одоо илүү хүчтэй болдог илүү их болчихоо илтэй болох. Дараа нь хамгийн сүүлх нь дотоод талаар шиг бас өгдөг шүү дээ. Тийм ээ. За. За окей за. Энэ тасал дээр болоод яг юу орох юм далбаа илүү одоо мэдрэх арга одоо далбаа мэдрэхгүй залууд ч илүү зогсон давхал лээ. Тэр энүүгээр те. Тэгээд одоо чиний таарал шиг байна. Жагаад. Сайн поза тэгээд яг далбаа нэг энэ ягаад далбаанд сайн гэхэр чи яг одоо ингэ хэлсэн шүү дээ. Нурууны одоо тэнцвэрийг болчих, данс болчих ямар ч хичээл авахгүй зөвхөн яг ажиллаж байгаа болчих далбаагаа сайн мэдэрч татхаар яг далбаагаа сайн мэдэрдгүү залууд ч илүү ашигтай. Илүү сайн үр дүнтэй татхаар. Тэгээ тоон бол яг өөртөө тохируулсан жинэ тий. Тэгээ тоог бол 6-аас дээш 15 руу ч явуулж авсан. Тэгээ өөрийнхөө одоо туршаараа тэгээд дуртаагаараа хийж авсан баг. Гэхдээ бүр дээшээ хэрэггүй. Тэгээд маш сайн тасгал. Энийгээ тэгээд дагаад яг миний над шиг хийсэн гэж хийж үзээрэй. Окей. Тий. За ингээд дараагийн татлын тасгал болохоор илүү одоо юуруугаа бас талбаараа илүү чиглүүлж хийж байгаа. Энэ татлан дээр болохоор илүү невтралаа барьсан. Тэгээд бас нөгөө нурууныхаа тохируулах чадварыг тий. Тэр чадварыг сайн хөгжүүлээгөө. Одоо тэрэн дээрээ мэдэрч чаддгүй ч юм уу тий. Ер нь жоохон сул мэдээтэй залуучууд болохоор энэ таслыг хийвэл илүү сайн мэдрээд илүү нурууны одоо өргөн булчинч илүү сайн хөгжинэ. Яг бид хийж байгаа гэхээр
Миний одоо өөрийн ген болохоор тийш нурууга хагас дутуу мэдэрдэг. Нуруу одоо тэгээ дутуу үүсдэг. Би өөрөө тийм гентэй болохоор янз бүрийн юм жижиг сажиг юм дээр ингээд ажил сурцсан тий. хийж байгаа тийм ингээд ухаж байгаа Яг тийм. болсон болохоор тэгээд энэ дээр бол яг хүн болгон дээр үүслэн гэдэгт одоо найдварч байгаа. Одоо ингээд яг хийж үзэхээ хийж одоо үзүүлнэ. Тэрүүгээр яг туршаад үзээрэй. Тэгээд оролтын ер нь тэгэл өөрийнх нь дураар 20 байна уу, 25 байна уу, 30 байна уу тий. Эсвэл хүн жингээрээ арай жоохон цөөхөн оролт хийн үү. Тэрийг өөртөө сайхан тааруулаад тэгээд тоогоо бас өөртөө оролтоо бас өөртөө сайхан тааруулаад хийж болно. Тий. Тэгвэл ер нь их үүдтэй байна шүү дээ. Өөртөө тааруулсан. Бүх юмд өөртөө тааруулж хийж дандаа яг өөр ингэсэн тий. Өөр ингэсэн чадвартай өөр ингэсэн биений онцгой болохоор тэгээд тэрнийхээ дагуул ажиллах хэрэгтэй. Дэш амсгаа аваад доошо гарна. Тий, сайн анхаарах юм бол чи ямар гачин тэрэ тавьчих. Pull down гэдэг илүү одоо чиглэл нурууны далбаараа өөрийн далбаараа илүү доод хэсэг чиглэсэн тасвал тэгээд бас болохоор яаж хийх вэ гэхээр одоо энэ дотор талаас ингэж бариад барихтаа сайн татангуудаа татаад цээжийнхээ одоо дээрээ нэг атга зайтай зайд бариад одоо нурууныхаа чангаралтыг нурууныхаа зэнгэрлэлтийг сайн одоо мэдрээд тэгж хийх илүү одоо сайн одоо тийм тасалгаа болж байгаа. энэ таслыг хийхэд жин дээр бол бас нэг хүндрүүлэх тахгүй илүү хүндрүүлэх юм бол 2-7 жил ачаад гэж авчихна. Тэгэхээр нэг хүндрүүлэхгүй илүү өөртөө таарсан жингээрээ тэгээд энэ таслыг хийхэд бас адилхан нөгөө юугаа тоогоо бас тэгээд өөрийнхөө таарж байгаа тий 10-15 тэгээд ер нь таслаа гэдэг юм аяар хийдэ. Одоо авлаа барилт ингэж байна тий. Тэгээ бас чинь суугаад сайн хүлээ. Гатна. Тэрэн саваад доошо гарна. Тэрэн дээр залуусаа сайн анхаараарай. яасан юм бэ? За окей залуусаа. Энэ бол тэгээд бас далбааны дасгал. Энэ дээр анхаарах юм бол тий одоо энэ барилт доороос ингэж барина гэсэн үг тий. Тэгэд анхаарах юм бол тий зөвхөн одоо нурууны далбаа шүү дээ тий тэр булчин гар татна. Залуучууд яг миний одоо анхаардаг би чи фитнес ангиуд багшлаад олон жил болж шүү дээ. Залуучууд яг энэ дасгал ихтэй амар их хоёр толгоо их оруулаад тэгэд мөрний атлаар их татаад байдаг. Тэр бол маш муу. Бигээ зүгээр ингэж яг сайн суугаад тий нуруугаа ингэж чамдлаад сайн барилтаа аваад тий. Тэгээд яг ажиулах булчингаа раз татна гэсэн үг тий энэ цаваад тэгээд энэ дахин дээр тэгээд хамгийн гол нь яг хөө эхний 3 4 оролт нь бол тийм хүн жинээр биш хэрэггүй жоохон би халааж байгаа. Тэгээд дараа нь хамгийн сүүлчийн оролтон дээр хүн дээр хийж болно. Тэгэхээр илүү их булчинд тохиол үг нь хүн жин ажил. Одоо хүн жинээр булчин чи тохиол ажиллахаар илүү их дараа нь томсоход гипертрофонд орж штэ тий. Тэгээд тэрийг яах гэж жоохон хүн дээр татаад тоогоо бол яг өөрийнх нь дураараа 6-аас 12 чиж болно. Тэгээд 12-оос дэшиж болно. Өөрийнхөө одоо ямар тасгал руу орж байгаа, ямар чиглэлтэй байгаа тэрийг шаардаад өөртөө тааруулаад хийгээрэй. За одоо ингээд илүү ажлуулалтаа тасгалаа хийгээд дууссан шүү дээ тий. Одоо ингээд ямар ч хэдэн тасгал хийлээ. 1 хийсэн. 2 3 4 1 2 3 4 юм хийсэн шүү дээ тий. 5 юм хийсэн шүү дээ. 5 тасгал ер нь илүү ингээд чиглүүлээд ингээд илүү ингээд булчингаа ажлуулаад ингээд жижиг сажиг юмнуудыг бүгдийг нь халаагаад ядраагаа тий. Яг мэдсэн нөгөө хөлөөнөрөөгөө ингээд оруулах ингээд хичээгээд тэгээд булчингаа мэдрээд ингээд явуулаад ядраачлаа тий. Тэгснийхаа дараа одоо илүү хүчин тасгал руу орж байгаа шүү дээ. Хүчин тасгал орохоор сая одоо ингээд 20 морь 15 янз бүрийн тэм тоогоор орж исэн. Гэхдээ одоо болохоор
тоон багасаад 10 дотор хийгээд тэгээд 10 дотор хийхдээ илүү жоохон сэгсэл чингээ. Тэгсэр. Илүү жоохон тийм жоохон ууртай. Тэг ууртаа тэгээд тийм техник дээр яг хуу жоон хаар гэхдээ яг хуу энийг энэ аргаар хийвэл те жоон тийм илүү жоон турштай залууч хийвэл. Тийм тэгээд энийг ягаад тийш илүү сэгсэл хийж байгаа гэхээр одоо ерөнхийдөө ингэж маск ч бас зөвхөн тэгж пампаар бас хийхгүй шүү дээ тий. Маск ч бас адилхан хүчнч мас байгаа тий помпонч мас байгаа. Тэгэхээр аль алин нэхэр илүү гурдаа хөгжинэ. Тэгэхээр яг ингэж энэ дасгал нь болохоор юун зориулсан бэ гэхээр одоо нурууны чин ерөнхий одоо массыг гүнзгий массыг чи илүү сайн хийж өгнө. Доот л одоо суураас чи ихлүүлээ тий. Нурууны одоо загсан булчин гас чин далбаагаас чи ихлүүлээд сэрвээх чин ажиллуулна тий. Тэгээд юу гэж одоо дээд хэсгийч ажиллуулна. Ер нь ингээд нийлдээ бүтэн тий нурууны чин бүтэн их булчинууд их сайн. Тэгэхээр яг ийм олон булчин ажилладаг тасанд илүү их гроу гормон хүний биед те өслийн гормон их ялгаруулдаг гэсэн. Гормонууд ч бас ялгаруулна гэж ялангуяа бас хүчтэй болно шүү дээ. Тий. Тэгээд одоо энэ ингээд авлаа гэж үү тий. Яг одоо ингээд. За уна багш. Let's go baby. Uncle Ronnie. Yeah baby. Lightweight baby. Да. Одоо энэ дараагийн тасална. Яг юу нэг даваа талтай гэх нөгөө одоо нөгөө тонгоожгаад хөвлөрөө гадагтай тасалуулна шүү дээ. Штангтай ч юм уу, дэлтэй ч юм уу. Тэр тасалханд нуруугаа доод хэсгээс мэдэрч чадгүй залууч ингэ санал тавьж байгаа болохоор илүү одоо нурууны ачааллыг чинь тэр ерөнхий нөгөө нуруугаа ингээд ихс барих тэр одоо тэр ачаал өгж байгаа. Тэрийг чинь хасаад шууд нурууны далбай руу ч юм уу те яг одоо тухай татж байгаа те тэр хэсэг рүү чи илүү сайн чиглэхээр илүү одоо төсөлж өгдөг дэмжчүүдэг тийм тасал байгаа юм. Яг энэ болохоор бас адилхан нөгөө нуруугаа сайн мэдэрч чаддаг ч юм уу нуруугаа илүү сайн хөгжүүлж тэгээд бас адилхан нурууных одоо ерөнхий тэр хэсэгжүүлсэн тийм таслуудыг илүү хийх таслуудыг нэг нь болохоор одоо ингээд үзээд хараад ав. Тэгээд уцаад үз. Энэ ямарчсан хийхдээ би бол илүү одоо бэлхүүс руугаа татна. Бэлхүүс руу татахтаа илүү удаасаа татна. Тэгээд миний хийж байгаа үйл нь болохоор илүү одоо далбаар ордог. Илүү далбааны өргөн мас те илүү доод хэсгийг илүү ажиулсан тийм юм болохоор тэгээд дагаад тушаад үзээрэй. Урагтаа бол яг хөө тэгээд өөрийнхөө яг хийлгээд те тий. тоо тэр хөөрхөн дураагаар хийгээд. За окей. Ту сайн барьчих. Бүр уршаачих. Унчих шүү. Сайн дараа би бүр санаа зовд. Аа. Аа. За. Энэ татал те одоо бол үнсийн татал. Үнсийн татал бол хамгийн сайн нурууны одоо заахны булчингийн хамгийн сайн хөгжүүлдэг татал. Яг л энэ ч олон булчнуудыг ажилладаг те. Тэр илүү их одоо гроу гормон, өслийн гормон илүү их одоо ялгарлалтын биеинд энэ татал хийхээр тэрийн насыг бол яг чиний хоёрын оролдоор сайн халааж агаад те хөнгөнөр ч юм уу дараа нь жоохон жиний прогресс хийгээд одоо жинээ нэмээд те тоогоо багсан ч бол тоогооч яг ажилланаар хийгээд анхаарах юм бол те та зандаа яг нуруугаа одоо төвжиж те авахтаа ч төвжин буулгатаа ч төвжин. Тэгэхээр дөрөн дээр аим сайн харж те хүн жилөө орохдоо бүсээ зөө заавал бүсээ зөөж нуруугаа гимчүүл тэгээд таван бэлтгэл хийж чадахгүй гэсэн. Одоо тэгээд би яг зүүдэх яаж байх харуулаад ингэ барихтаа те яг хүн жилөө орохдоо хоёр гараа ингэж барьж байгаа. Эсвэл одоо яг гайгүй жин дээр ивэл хоёр гараа яг урдаасаа барьж байгаа гэсэн. Тэр яг анхаарах юм бол хүлээ мөрдөж чицүү одоо тэгээд хоёр гараа одоо жоохон яг мөрнөөс авах цаа. Тэгээд нуруугаа төвчээд дэшээ. Нэг амсгаа тэгээд
Энэ давтал бол яг грох хормонд хүний биед ялгаатай амар сайн. Тэгээд биений хийх хүн дээр хийвэл илүү сайн. Хүн дээр ингээд олон давтаад ирээд наад чи яг хөө төсвөрийн давтал болчих. Хүн дээр хийвэл илүү болчиндаа тохиол өгөөл илүү сайн маасан гэсэн үг те. Тэгээд энэ давуу тал нь ахгүй. Тэгээд нийлээ хүч нэм. Одоо ингээд одоо нурга ижлээ тий. Одоо мөрлөө гараад мөрөө амирцаа шахаас өмнө халаагаад сайн халаагаад орох хэрэгтэй. Яа тэр юм шахалтан дээр бол их залуучууд мөрөө гимтээд нь штэ тий. Тэгээ мөрөө гимтэхдээ тэгээд цаашдаа нөгөө шахалтаа ч юм уу юу гаж идэв тий. Үндсэн шахалтч юм уу ямар нэг мөрний шахалч юм. Ер нь тэгээд мөр залгадаг таслууд жоо хэцүү байж болохоор мөрөө хамгаалж ихлээр сайн халаад тэгээд энэ тасал руу орсон дээр тэгээд өнөөдөрт бол яг ингээд юу бол эхлээд шахалтаараа ороо авчлаа. Гэхдээ ихэнхдээ яаж ордог вэ гэхээр ихэнхдээ алдалтаа маш сайн хийгээд эсвэл мөрнийхөө хойдлоо маш сайн хийгээд дараа нь үндсэн шахалт руу ордог тийм системтэй л дээ. Тэгээд та нар бас тийч хийх илүү үүдтэй байна. Гэхдээ хаяа нэг удаа бас жоохон хойдцолоод хийж болно. Одоо бол яг мөрний классик шахалтыг байна заа. Бүс нь ямар учиртай тайлбарч даалчуд бас хоёр төв. Бүс бол тэгэл ер нь тэгэл Одоо нурга ядаацсан үедээ тий. Одоо болчих. Эсэнд аяах. Тий болчингаа жоохон нурууны болчиндаа амрал өгөхгүй гимтэхгүй гэж үстэй стилтэй. Тэгээ хүн нэмэр өрөхээр хамгийн гол нь 12 килдэг кандил авчаад бүүс зүгээд байвал яваа гэж. Энэ хинтэй чаас хүн юм. Заас. Олив бит яриад бай. Заас. Нэг. Яг уурах ч тийм. Back for real. За сайн аа мөрний тас. Одоо торгоос дээр өвтөж татна яагаад энэ таслан дээр давуу гэхэр чинь одоо цогц татхаар чинь нуруу их амир хичээл авдаг шүү дээ тий. Энэ дээр бол ихэхээр яг нуруу амараад яг мөрний олчноор их илүү анхаар тавьж болно гэсэн үг тий. Тэр яг юу гэ гараа тий жоохон мөрний одоо мөрнөөс илүү одоо жижигчэндээ аваад тий ойрхонтой аваад тэгээд ихтэйд мөр одоо гараа тий ирүүлэх нэг Let's go baby. Энэ батлан дээр давуу гэж торон дээр нэг юм юунд гоё хэрж болчих юм байг чангалтсан байдیں۔ Ингээд суулч юм болох байхгүй. Дээр тулаад буулгаад. Тэгээд энэ хүлээний асуу яг нуруунд амир ачаал өгөхгүй энийг хүн дээр чийж авах тэгэхээр илүү гоё. Очингаа одоо хүн инженер гэхээр одоо илүү объемс гэдэг тийм. Тэгэхээр яг тийм хүн инженер илүү гоё мас аав тийм. Өнөөдөр шүүчин дасгал. Мөрний яда ашгүй дээ. Бэлтгэл хийхгүй ингээ бэлтгээ ихэр авчихсан тийм. Бас хэцүү шүү дээ. За сайн тайлбар өгөх залууч яа. Бэлтгэлийн дунд дэрж болохгүй шүү. Тий яг тийм. Зүгээр анхаарал юм тий. Бэлтгэл юусэн моторг болдсон шүү. моторыг өгөх. Шат юм. За юмс зин таслаа хийх. Энэ дасгал хийхдээ одоо хойно татна. За хойно татхтаа дуран толгороо орж татна. Энэ дасгал бол одоо илүү жоохон хүчний таслаа нэг нь байж болно. Тэ? Илүү жоохон хүнчингээр татхтаа илүү сайн тохоогоор дээшээ татах хэрэгтэй. Зөвхөн сервигээр биш за. Асгүй зөвхөн далайн авчих биш. Мөргийн илүү дээшлэх юм бол мөрний алтч илүү сайн орно гэсэн. Тэгээд хөдөлгөөн бол ерөнхий юм байна. За. За бусаа. Орносва. Ба.
Энэ датлыг штангаар хийж байгаа тийм Штангаар. Тэгээ штангаар хийжээс энэ шмидээр хийсэн. үү тий. Яасаар хийлөө. Тэр нөгөө зам нь өөрөө чинь тэнцвэрээ байрлуулж бас хэлдэг. Тэгээд энэ дээр болохоор юу үзүүлэх гэдэг тэгэхээр заавалчгүй алдалт хийгээд мөнний хойдлыг хийх ёсгүй тий. Алдалтаа мэдчих чадгүй залуучууд энүүгээр мөнний хойдлоос хийж болно. Гэхдээ алдалт хийхээр мөнний хойдлж илүү сайн үүж тий. Тэр бол яг тодорхой найдвартай. Орохдоо тэгээд юу нэг 15 дотроо жингэнийх бүр бас тэг задгаад дэвшлүүлээд байхгүй. Өөртөө тааруулаад авсан дээр. Тэгэл өнөөдөр чиний дасгал. За Угнагийн өнөөдөр хуваарьяасан маш гоё тий. Тэгээ өнөөдөр ер нь миний хуваарь явах гэхэд би чинь яг тийм амар тогтмол нэг инглээ тийлээ заавчгүй ингэн тийм гэсэн тийм хуваарь байхгүй. Гэхдээ ерөнхий барьдаг суурь бол дээш явахдаа электрон дээш яваад тоогоо ихтэй электрон шиг тоогоороо хийгээд. Тэгээ бүр задартлаа хийгээд. Тэр нь яг үндсэн барьдаг суурьнууд. А үлдсэн хэд нь одоо ингээд тасгалын ингээд өнөөдөртөө 2 толгой чээж 3 толгой чээж ч юм уу ямар нэг тиймэрхүү арга бол чухал биш юм хамаагүй. Ялангуяа хоолоос идэв. Тий. Хоолнчл болж чухал байгаа. Турнуу, булчин нэмнүү, таргалнуу хоолоо идчихэж нөгөө бэлтгэлийнхаа одоо яаж хийж ин тэр нь хийж ин тэрүүгээрээ өөрийнхөө нөгөө бие галбирчуулаад бие өөрсдөө явчихна. Тэгэхгүй хоолоо муу идэх юм бол тэгээ бэлтгийг хийгээс ер нь их зүйл байхгүй. Тэгээ анхаарах бол тий яг хоолн дээр л хийлээ марч яг татгал бол яг тухайн үед танаас чинь зүгээр л яг хоол ууж байгаа гэсэн бас хүн жинээр юм уу яаж аа хийлээ. Танаас хүн жинээр үргэсэнтэй хоолоо одоо калори багасчвал чи басаа туурна. Яасан ч ялгаа хоолоо сайн л тааруулах хэрэгтэй тий. Хоолндоо л гол учир нь хоолндоо л шүү дээ. Тий. Яг тийм л байгаа. За окей.